2-ийн 28 дугаар бодлого. За ийм R араад бастай бөмбөрцгийн оройгоос E-мастай би үрэлтгүйгээр гулгаж эхлэв. Би ааш өндрөө доошлох үед энэ ааш өндрөө доошлох үедээ бөмбөрцөгт ямар хүчээр үйлчлэх вэ? Өөрөөр хэлбэл ааш өндөр доошлсон багт бөмбөрцөд үйлчлж байгаа хүч буюу бөмбөрцгийн зүгээс бид үйлчлж байгаа N реакц хүчийг олох бодлого байна. N хүчийг олох. За ааш өндөрөөс доошлсон үед бид үйлчлэх хүчүүдийг зуръя. За хөндийн хүч нь mg доошоор чиглэнэ. За энэ би ийшээ ямар нэгэн v хурдтай хөдөлж байгаа юм. Ямар нэгэн v хурдтай явж явах хэвээр. За v хурдтай r-аас тойргоор эргэж хөдөлж байгаа юм чинь энэ бид өөрт нь яг төгөөс утгах инерцийн хүч үүснэ. За тэгээд хөндийн хүчээ 2 прогрессчл налуудаар x дарж байгаа хүч. За энэ үнцгийг бүгдээрээ альф гिचмэл энэ үнцэг бас альф болчихно. Тэгвэл энэ тэгшэст гурвалжингаас налуудаар дарж байгаа хөндийн хүчний прогресс нь альф үнцгийг налсан катет буй гефтнуз mg-г консенсор үржүүлвэл гараад ирнэ. За эндээс энэ хүртэлх зай ааш тань. Ааш. Тэгвэл энэ зай юу болох вэ? R-ээс хасдаг нь ааш болчихно. За энэ би энэ бөмбөрцөгдөөр тогтвортой хөдөлгөөн бөмбөрцөгдөр өнгөрч явж байгаа учраас яг mg косинус альфа маань n дээр нэмэх төгөөс утгах инерци хүчтэйгээ тэнцүү байна. За төгөөс утгах хүчнийхээ энэ бол энэ бид үүсэж байгаа хүч биш. Зөвхөн энэ биеийн хөлгөнөөс үүсэж байгаа инерци хүч. За энэ би m a n төв төгнөл намаар хурдлаа ингэж болж байна. Инерци хүч. Эсвэл R-аас бөмбөрцөд тойрч хөдөлж байгаа хурдаар нь m v квадрат r гэж болж болно. За энэ хэвтгэлээсээ бүгдээрээ бөмбөрцөд үүсэж байгаа хүч буюу n хүчийг нь олъё. mg косинус альфас хасдаг нь энэ төгөөс инерци хүч болно. Энэ нь болохоор шууд энэ томьёогоо ашиглаж бүгд энэ томьёогоо шууд орлуулаа ботчих юм бол инерци хүчний хооронд m v квадрат байх нь r болно. За бид нэр энэ бөмбөрцөд үүсэж байгаа энэ хүчийг олох гэдэг. Бидэнд мэддэхгүй байгаа зүйл нь косинус альфа v квадрат. Энэ v квадрат. Энэ хоёрыг олох хэрэгтэй. За косинус альфа эндээс олж болно. Энэ бол тэгш өнцөгт гурвалж. За косинус альфа гэдэг нь яг гурвалжны налсан катетыг нь R-ээс хасдаг нааш. Энийг гефтнус өөрөөр R тууснаа тэнцүү. За энэ ингэж бичиж болно. Нэгээс хасдаг наашиг бахан R гэд бичиж болно бүгдээрээ. За бидний хурдны квадратыг олох. Сая бол косинус квадратыг олчлоо. За энерги хадгалах ашиглая. Бөмбөрцгийн оройн цэг дээр E-мастер нь mg ааш гэсэн буцаал энергитэй. Бөмбөрт оройн цэгээс ааш өндрөө доошлоход v хинэт энергитэй байна. Тэр квадрат m v квадрат байх нь энерги тэнцүү. Эндээс массууд нь хураагдаад хурдны квадрат v-г олох юм бол 2g ааштай тэнцүү. За энэ бүх хөвгдлүүдээ одоо бүгдээрээ энэ том бүх хөвгдлүүдээ орлуулад реакцч n хүчээ олох юм бол n тэнцүү mg косинус альфа нэгээс хасдаг нь r-ийг байх нь ааш бол. За эндээс хасдаг нь mg үүсдэг нь 2 аашиг байх нь r болж байна. Эндээс реакцийн бөмбөрцөд үүсэж байгаа хүч маань mg-г нь хаалтнаас гаргачих юм бол нэгээс хасдаг нь за косинус альфа нь энд яг аашиг байх нь r байх. Энэ аашиг байх нь r. За олчмол 3 аашиг байх r болчихно. За энэ хариу дээр анализ хий. За бөмбөрцөгт үүсэж байгаа хүч маань n тэнцүү mg нэгээс хасдаг нь 3 ааш байх нь r. За ямар үед тэгтээ
n хүчтэйгтэй тэнцүү болох гэхээр n-ийг үед энийга дээдийн дамаг тэнцүүлчих юм бол a шөндөр нь 3-1 r гэж гарна. Өөрөөр хэлбэл a-ш нь яг 3-1 r-ээс бага үед бөмбөрцөгтэй үйлчлэх хүч маань mg 1-аас 3 a-ш хуваах нь r болно. Харин a-ш өндөр маань энэс их болох юм бол 3-ны r-ээс их болох юм бол бөмбөрцтэй яг үйлчлэхгүй. Энэ үйлчлэх хүч нь тэг байна.